хуурдсан чана. Эртээ урдын чагт нэгэн удаа бяцхан хүүн уйлаад хүн амтныг унтуулахгүй байсанд эх нь ихэд ууртайгаар хүүгэн "Хэрвээ чи одоо вайлхаан болохгүй бол чамайг чонд үгүй шүү" гэж хэлжээ. Яг энэ үед гэрийнхэн гадуур нэг чон гүйж байгаад эмэгтэйгийн үгийг сонсч гэн. Тэгээд өглөө болтол гэрийнхэн гадна хүлээн суужээ. Гэтэл үүр чайхийн үед ээж нь хүүхдээ бүүвэлж "Ээж нь чамайг ямар чонд өгөхгүй миний хүү бүү. Хэрвээ чон ирвэл ээж нь чулуугаар чохоод явуулна шүү" гэж дуулж гинэ. Үүнийг сонсоод чон сая л хуурдснаа мэдээд талын зүг дуртай дургүй шогшин отсон гинэ.